Төмөр чи наадах товч хараач. Харлаа. Ганц биеэр хүн чинь ийм л байх юм байна штэ. Энэ зүү ороо буухлаар орон сууцны барилга баригдаж төмөр ахлагчих гэдэг аль бий болох юм биз дээ. Намайг байранд ороод эхнэр авталж нилээн зай бий баха. Нэг л жил хэрэгтэй. Ганжуур нь болж наадхаа өрж үзээч. Сайн байна уу? Сайн байна уу? Эмээ би нэг ороод гарья. Манай дүү? Үгүй. Хашаанд чинь ороод зураг авахулаад бай. Ха тэгэхгүй. Үгүй. Манай энд юу болох гэж байгаа юм? Ажил хийж байна шүү дээ эмээ. Та жаахан хоошоо болоод. Хоолойг чи дугуй байгаад өгөөч. Ямар ажил болохоор айлын гашаа нэг гэж ирээ мод барьцах чийдэг байна. Эмээ жаахан хаашаа болоод. Жаахан хаашаа болоод. Тэгээ та нар чи ямар зураг авдаг усв? Газрын зураг. Газрын зураг гэсэн чи юу гэсэн үг вэ? За байц юу гэж тайлбарлая та. Ер нь танаа нь хороо орны дэвслийг хэмжиж байгаа юм. Бодвол шин барилгууд баригдах байх та. Ой намда. Явъя. За явлаа. Баярлалаа. Тэр хавцаа ярихгүйгээ цаад газартаа очиж хэлээрэ. Гэхдээ та учрыг нь ойлгох хэрэгтэй байна шүү дээ.
Тийм бидтэй. Ойлгож ядах юу яах вэ? Нүүж чадахгүй л гэж вэ? Нүүсэнгүйгээд ариун цагаан гардаг шоронд хийхгүй л лав байх. Сайн байна уу та? Сайн байна уу? Ээжээ, юу болчихв? Хашаа байшингийн чинь ирж эвдэн гин. Над ирээн цасаа үзэхгүй юу? Ээжээ, эн чинь хотогчуулах газраас 50 хоногийн дотор нүүгсэн бичиг байна штэ. Хотогчуулах газар гин шүү. Айл амтны амьдралыг боснуулж байж. Өгшөө, хамаагүй юм ярьж байж хэрэгт оров да. За би танаас учрыг хэллээ. Нүүхэл болно доо. Аха. Та уучлаарай. Манай ээж Зүгээр настай улсууд юмны учрыг ойлгохгүй байж тэгээд аргагүй л дээ. За баяртай. баяртай. Сономгой. Ой, Таны наад хилчин татчихад байгаа юм биш үү зтэй? надад омогдоод яах вэ дармин? Хүний өөдөөс ганц чигүүг дуурахгүй байж. Харин тэр бичгийн жаа гэж ирээд л нэг их чагнал гүтэж байгаа юм шиг л хоёр гардаж ирээд л авчиг. Хүний өгч байгаа юм чинь авахгүй яах юм бэ? Энэ гал голонтон яахав гэж яриа болж байхад чи нэг эрдэмтэн ном сонин уншаад л шамбиглаад байж гин. Ичээ, та ерөөсөө дэндүү бүдүүлэг харцж байна шүү. Хинтээ тэрв. Хинтэй ч тийм. Саяын хүнтэй бол Хөө ирдэг. Хүн ирчгээд гэр орны чинь нураалаа гэж байхад жаа гэдэл хяанууд шиг наманчилж байдаг. Та хоёр чи бүр аргагүй л дугаараа нийсэн улас та. учрыг ойлгохгүй байж тэгж аашилж болдгоо бах. Харин тийм юм. Аашлахтаа би яасан бэ? Та хотогчуулах газрыг хот боснуулах газар гэсэн шүү дээ. Тэгэж хэлсэн. Яадаг юм? Үгүй яадаг юм? Манай энэ мөн тун их явдалтай хүн шүү. Үзээгүйгээр үзчтэй чийч. Би чи нүүхгүйгээд л өвхтлэн зүтгээд л байгаа. Гэхдээ тэгсний хүчинд л нэг юм байж байна. Чи юмыг аргалж тгсэн та. Яа бурууд. Одоо чадхаа байж. Гүй ер нь нүгээггүй л ирэхвэж би үсттэй. Байхгүй. Айл хэдийний тоонооч ирээд арилж өгсөн. Бас тэгээд хөөсөн өдөр нь дөрөвсөн юм шиг гэж. Тэгнэ. Зарим улсууд тэгдэг юм. Нэг их уучраа мэдсэн сүрхээ хүн болох гэж боддог юм. Харин хэдийн хаширцуулах байсан бол хэлээд яхав ганцхан л. Гэхдээ танах чинь одоо ганцаараа үлдсэн хэрэггүй. Харин тэглээ шүү дээ юм чинь. Гэхдээ үлдсэн бол болоо юм биш үү? Хөөхөр нь тулаад хөөхгүй суугаад байхгүй юу? Тулахыг чи би үдсүүлээд өгнө л дөө. Яа би тэр олон барилгуудын завсар ганц айлын хашааны зай үлдэхгүй яадаг юм бэ? Харин чи тэр муу байшингаан сайхан шохойдч. Нээрэнд их юм байна хөө. Тэгээд суугаад байна. Би суух үдгийг гэртээд байсан ч дөнгөн л дөө. Харин манай нөгөө гөгсөн залуу хоёр чинь нүүн гэж хүргээд болдгоо.
Тэгвэл бич тэр хоёртоо жанжин шүү дээ. Тэгвэл болох нь тэр. Юу ч болсон. Охин минь хайчих нь. Кино үзээд ирье. Дандаа кино мань үздэг юм баг та. Тэр аман хуур дуурч байгаа цагт кино үзэлгүй яах вэ? Гүнэрэн нөгөөг чинь дуурч байх шиг дээ. Гүй энэ хүү чинь барилгад ажилддаг билүү? Тийм ээ хоо. Яг чгүй тэндээ бас нэг юмны дарга байх шүү. Ой гогшон. Чи энэ хөөтэй нэг уулзаад хааж. Яах гэж Яах вэ? Гашаа байшин маань газарт орчихлоо. Би тэрнээсээ нүүхгүй санаатай байгаа гэж учир байдлаа ярихгүй юу? Анах. Би очсноос чи очсон дээр байхаа. Гүй ямар бол би явж байх юм. Гүй чи ер нь нэг явахд яат юм бэ? Ганц охины өмнө өдөрч тэр шөөнч тэр хуур дуургаж байгаад лаваад гарах юм байдаг. Уул нь аваа томоотой сэргэлэн хөөхд байгаа юм шүү. Гүй нэг шинжээ юмтан гарах нь. Чамааг бодвол шинжнээд. Нэг байгууллагт 2-3 жил хамт ажиллаж байгаа юм чинь. За гайгүй ч юм санаж. 2-3 жил байтха 20-30 жил болоход намайг шинжиж чадаагүй байж. Манай барилга дээр тийм хүн байхгүй. Та тэр зүүн барилга дээрээс сургалаа да. Тэгжил үзэхээс биш үү? Энд чинь яасан замбраагүй эдийн барилга гацдаг. Ой, өнөр байна уу? Хүмүүстийгээд байна. Юу гинэ? Ой, өнөр байна уу? Байхгүй, хой царан дээр байгаа. Хин нэрэ. Төмөр халагчийн хадам ээж нь иржээ. Төмөр тэр. Төмөр энэ миний уулзсан төмөр биш ба. Тавтахлаас төмөр мөн бидтэй. Яагаа нөгөө нэг үлээдэг. Харин тийм юм та хүлээж би хэлчихэд ирье. Таны би сайн мэдээ. За яах вэ? Түрк шиг аа. Хүмүүс яхан зайдуу очих энд чи яах чи хийж ятагаа зүгтэй. Гашаа байшин маань газарт орж гинэ. Харлаа тэгээ юу? Хүмүүн муу ээжтэй нэг тус өргөлгүй горгүй. Танд яаж туслах вэ? Гү чи бас дараг хүн байна да. Би ямар юмны дарга байх вэ? Тэгээд манай хамаатан садамч гэдэг юм уу? Эсвэл манайх ч гэсэн яахад гашаа байшин гимэлэг ярилцчихгүй сайнсан. Одоо ч би байтугай барилгын ямч ярилцаад нэмэргүй болсон байхаа та. Өвгөн бэтэр бол чи яахад хөгшин хоньны насгүй болсон үс.
Хэрвээ гашаа байшин маань үлдвэл баатам та хоёрт л хэрэг болно шүү дээ. Ямар аглагчаа машаа бэлэн болоо одоо явах уу? За доочлоо. За дарга би явуулгүй болохгүй. Ажил гараад баяртай дараа бол. Ээдээ хүмүүн гिचээж л үзээрэй. За. Цаг болчихлоо. Цамцыг чинь ингэж эндүүдлээ болох уу? Болно. Гэн миний энэ чадлаа гаргаж арчсан бажинх маань үдшилтэд очиод ямар янзын дүүпэлтэй үжиглэх бол. Өдөр шинж ялгахтхан боллоо. Таригчид үжирч хүчлээ. Ер нь яаж амьдрах болж байна бэ? Төрөхөн шиг нүүл гэж би чамд хэлсэн шүү дээ. Нүүн л хин хаашаа нүүж яаж амьдрах гэсэн улс вэ? Улсад хаашаа нүүж вэ? Тийшээ нүүхгүй юу? Хүн өхвөл та хоёр бас үхэж ил байх уу? Дарминаа яасан нэр төрөө боддгоо хүн бэ? Биднийг хороо хорныхан юу гэж ярьж байгааг чи дуусна уугүй юу? Юуны чи нэр төр голонтгон болох гэж ээж? Мэдхгүй. Юм бүхэн дээр л аав минь гарах юм. Албан газраар нь хүртэл ярьсан байна лээ. Ижим та Ингэхэд та нар хаа буухгүй дон шүглээд байгаа улс вэ? хаач уус яадаг. Тийм бихо. Дармин дандангийн хашаад буусан ч болно. Оршоолын хороонд буусан ч болно. Ер нь энд байх нөхцөлгүй боллоо. Айлын гашин царайчилж амьдрахаа ч болёо. Насныхаа эц тарин 9 шидийн үзхэн шивд. Та тэгээд яах гээд байгаа юм бэ? Яах вэ? Эндээ сууж байхгүй юу? Би танаас болж ажил дээр хүний нүүрч харж чадхаа байлаа. Та ер нь намайг зовооч ханахгүй байна уу?
намайг 8 настай байхад эцэг минь энэ байшин барьж байхдаа үе уламжлах үр ач нартай голомтын босгож байна да гэдгсэн. Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. Аав минь 10 цуглуулсан энэ цэнхэр хадгийг уяад өнөр баян айлгэр болоорой гэж бидний хорин хийх өдөр өрөөж үлээ. Чи юу хийгээд байгаа юм бэ? Одоо хөдлөе. Чамаа арга зүгээр суугаад байх шиг байна уу? Чи тэр навшухад яах нь вэ? Тэр хар навшаар. Дарга. Нөгөө айд маань ашгүй нэг нүүж байх юм. Нүүх ёстой юм чи нүүлгүй яхав. Эднийхээс болж хамаагач саатлаа. Алив даргаагалаа. Баярлалаа. Хай. Чэд дөмрийн ашин явуулаад. Дарга та намайг дуудаа юу? Чэд тэр бульдозерыг одоохон тэр хашааруул явуул. Жолооч нэмлэг түүхтээ үзүүлэхээр явчихсан шүү дээ. Ингэж чадахгүй юм биш чи өөрөө бариад явахгүй юу? Чи юундаа зогсоод байсан юм бэ? Одоохон яваад тэр талбайг тэгшил. Арай хөдлөөгүй байна да. Идэж байх цаг алгаа. Төрөл. Хой санама. Чи юунда нарга наатан бодов. Явъя. Арай. Чи наастар хошуу хараач. Гомомонтэй гэдэхо. Юуны чинь гошлуу. Гү чи яасан зөнгөсөн юм бэ? Явъя. Стармен яа дарахын нэг харъя л да. Ямар удах юм биш. Али хүмүүн яваарай. Гү чи голомтон бадлуулахыг харахад юунд нь хүснэ вэ? Явъя гэдээ хаад чи ихгүй тохиорчход гүлэр зогсоод байдаг чинь. Чи тавалж хүн амтнаас зовооч Голомтон бадлуулж вэж энэ хүүгээр хүргэн юм болгоно гэдэг чи дими үзтэй хонгорууд минь шууд цаашаач. Томор манай хортын юм дуусу очоорой. Юуны чи багт юм бэ? Суу. Явъя чиглэж. Тумар муу гайхав юм чи байдгүй юу? Бачир. Харантаа байж байгаа юм. Хүм яв. Хадаа чи таад. Яв. Цаашаа.
Сайн уу? Сайн байна уу? Танахны нүгээр сономх гэдэг аль буугаагүй. Мэдхгүй. Сайн байна уу дарга? За хүмүүн хаа гэх юм. Холдохгүй. Танах хаан буугаа уу дарга? Очиж мө гэрийн юм дайрах нь юу? Хаанастай дандаа л дайрч байх юм гэж Бас л энэ нэг анчаарлуусаар байгаа юу? тэгж л явна. Толгойтой өсний байж байгааг охины минь толгойг эргүүлэх санаатай. Энэ тэр байшингийн наагуур цаагуур гитээд. Дарга. Та учрыг ойлголоо доо. Дарга. Амьд байгаа цагта чамаар хүргэнэ хийнэ. Онжийн жоо гэж мэдэрэ. Дарга. Би танд учрыг хэлээ л дээ. Би даргын тушаалаар л таны хашааг. Ер нь чам шиг юм шийдчихсэн антин гэж байдаг болов. Манай хаягаар бүү ёо. Миний нүдэн чи битгий үзэгч. Гэхдээ би Ижээ, юунд дутав? Нөгөөг чинь ирчгээд л дуургаад байгаа биш үү дээ. Яраагаад яасан гоё харагддсан бэ? За ямар байна да?
Хэн энэ бүхнийг босгож байгаа? Би мэдлгүй яах вэ? Чи ч мэднэ. Харин танай ээжид эндээс хотыг нэг харуулгасан. Гайгүй. Харсан ч хараагүй ч чамайг та нарыг бүгдийг ойлгодог болно. Чи чинь юугаан гөлрөө зогсч ба. Өгшөө, шуу буцаж байгааг нь хараач ганган жунгнаад л. Шуу буцаж чив, буцахгүй ч вэ. Чи битерт ямар хамаа байна та. Махгүй. Дарин минь залуугийн явдал санагдах юм байна шүү дээ. Чи битрийн залуугүй явдал чи. Алуу, цаад авдраач гэдэг. За, таахлоо би. Сонмоо чи яачих вэ? Таахгүй л байна шүү. Өхрийн үүсрэх гэж байгаа чи юунд сүртэй юм блэ? Алуу, хашаа. Алуу. Сонмоо. Дандингийн гашаанд бохолж байна уу? Өөрөө л мэдэхгүй юу да. Гүй чи юу ярьж байна? Өглөөхөн горшоолын хороонд буuna гээгүй юу? Чи өөрөө албан газрын хашаанд буугаад хөл өмөө ихтэй дэмийгээгүй юу? Гүй тэгээ хаа буух юм бэ? Өөрөө л мэдэхгүй юу? Надад ямар хамаатай юм? Бэнхэд өрхийн тэргүүлэг чинь чи юу? Би юу? Намайг л гэж бүрдэгдэг болохоос уг нь чи шүү да. Хүмүн гэцүүдцээ үгүй шүү. Одоо тэгээд яах болж байна? Готор уул чигээрээ явлаа. Багшаалын хороо зам санлаа. Сонмоо. Гохой чи минь амьд байна уу? Амьсгаа таал бай. Гүй тэгвэл дуграач. Хоршоолын хороонд буух уу, хот руу орох уу? Би танд сандаа хэлсэн шүү дээ. Санал гээ шүү. Мөн дүүч гэсэн үгүй шүү. Гүй ямар их лайланчгаар би ийм амттай очирваа. Заавгана. Одоо тэгээд яаж хийх вэ? Яв. Хаашаа ч. Тойргоор уу чигээрээ юу? Хамаагүй.
За хүмүн энэ хэдэн сонинг. За сайн уу сонмоо? Сайн байна уу? За чи юу хийж байна нү? Танай энд хүүхдтэй уулзхал гэж. Сономгой. Таныг үйлдвэрчний хорооны дарга дуудсан. Тийм үү? Би нэг ороод ирье. Энэ үгэн ажлын хийсээр байгаа юм уу? Хийлгүй яах вэ? Энд чи надад дээдгүүр тарах болсон баймаар юм. Айл насны сонон билээ. Болохоор барах уу? Манай Сономгойч өөрөө ажил нэгээ зүтгээд байдаг хүн дээ. Өдөр гүйж харээж яваагийн. Уламж талуу болчихоо юу да? Сономгойч манай тэргүүний ажилчин хүн шүү дээ. Тэр харахгүй юу? Гүнирэл мөн байна. За баяр хүргэе Сономгой. Баярлаа. Юу болов Сономгой? За охин минь наад хэдэн сонингоо хуваалж өгөх. Би явлаа. Та хайчих нь уу? Надад шинэ байр өглөө. Зайлуул хөвлөөл та. Чи юу болчих? Дайрын минь чи энэ бичгийг Гүн чи нэг байранд хоёроо суух гэж юу? Уран өрөөтэй байсан шүү дээ надад чи. Айлтай хамт нэг байранд сууж чадахгүй. Би явж ярилцсан. Ганцаараа шийдэж мэдэхгүй байна. Аргагүй. Бид бүгдээрээ ярилцаж байгаад энэ хуурайч нь гаргасан юм. Гэсэн чи миний аргагүй байдлыг та бас мэдмээрд. Гадралж л бай. Харин та За. Тийм ээ. Амралтаа болно. Манаач яргуунд байр үгүй юу? Тийм ээ. Тэгвэл энэ төмрийг тэднийтэй хамт суулгах чухал яасан? Би мэдэхгүй байна. Та өөрөө дарагтаа уулзаж энэ учир байдлаа ярилцал да. Дарга би юу? Би. Би нэг уулзах. Орж болох уу? Энэ хоёрыг үзэж болох уу? Тэгээд Дондвын сонон. Гүнчнэрэ манай сонон бах биш байгаа. Ихчээ энэ сонмох гэдэг чи ямар айл вэ? чи танихгүй байхад манай төв конторын нэг өвгөн би. Зарлах хийдгүү. Тийм ээ, зарлаг. Ихчээ энэ сонон бахтай чинь тэгээд ямар айл хамт суух юм бэ? Чи таньдаг юм уу? Таньна. Гүй. Би ер нь энэ лачин гахтай нэг дор сууж таарахгүй байхаа. Ярилцъя л да. За. За, баярлалаа. Энд чинь Сайн байна уу Сономгой? цаа хүмүн. Чи чинь энд байдаг юм уу? Тийм ээ би энд суудаг юм. Та орол доо. За.
Гүй ярдагаас. Баха сонмо. Чи нэг хин сонмо. Нэг аяг цаа уучаага. Унаах. Ма. Муу өмнө бүр ядарч ирэхлээ. Манайх чи боллоо. Энэ өрөөнд нь ямар айл ордог бол. Харин яах вэ? Бага юм харахад чи базаалтай айл биш тэгээ. Нэг моор шүү юм байж байх юм. Манай жанжинч 3 зэрэгтэй болж байгаа юм баха. Ядаж нэг хууч хөөрөөд баймаар үе тэнгийн хүн орж ирвэл мөн зүгээрснэхэ. Би ч бас бодоод л байгаа юм. Чи хаалгаа. Юу болов? Цаад айлж улсууд ирлээ. Аа, тийм үү. За. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13. Пэсамма. Энд чинь 13 хөл орлоо. Гүй мөн хачаа хэрэг 13 хөлий. Тийм ээ, хүний 13 хөл. 13 биш тээх 14 л бай таарна. Яагаад? Хүн чинь 2 хөлтэй байдаг үстэй. За чиний тэр маяглах чи яамаа. Яахарахгүй 13 хөл байсан юм чинь би мэдлгүй яах вэ? Одоо яах вэ санаа? Яадаг юм бэ? Яадаг юм. Гүй тэгээ дандаа харчууд ганц ч бүсгүй хүний хөл харагдахгүй байна. Олуулаа суух шиг сах юм хаваах вэ? Моохна яач юу ойлгодог юм блэ? Энэ л хэцүү байна да. Одоо яах вэ? Байлгаж л байхаас биш. Гүй чи юм санаа мартсан хүний. Юуцсан би нэг ороод ирээ байц. Чи одоо ороод яах гэсэн бэ? Яах вэ танилцахгүй юу? Саваагүй гэдэг. Сайн байцгаана уу хүүхдүүдээ. За та нар чи бүгдээрээ цух хүүхдүүд үү? Яг нь суун. Аа тийм үү? Тийм ээ. Аа жоохон тэгээд хинэн цух юм дээ. Манай ахлагч суунаа. Ахлагч нь хиннэ бэ? Манай ахлагч ирээгүй байна. За тэгвэл Ахмад хүн суух юм байжээ. Сайн байна уу санамгаа? Саа хүмүүн нүүр гараа угаав. Угаалаа. Аа.
Суугач. Чамайг Чонш дуусаа юу? хоёр хүн утсан итлээ. Тун айтайхан уу шүү. Тийм ээ. Айтайх. Угаа энд чинь ямар хүн сууж байгаа юм бэ? Мэдхгүй. Чи л мэдэж байгаа байх та. Би яаж мэдх юм бэ? За энэ тэргээд юм цагнуулахгүй. Төмөр ичиж. Тарэ чи юу болж байгаа? Дуурайд байхыг чи сонсохгүй байна уу? Юм дуурч байна гэж юу? Чиний наад хоёр дийлхэн чинь юм дуулдаг юм уу юу? Намар би цад цагнаад явуулсан юм. Хөөх юм нь манайхыг олоод л иржтэй. Санмаа. Хөөе санмаа. Өнөө хөгжим чинь энд дуурайд байгаа юм биш үү? Нэрээ юу? Гэхдээ би нэг ороод ирье. Хөөе, энд чинь төмөр суудгийн байх шүү дээ. Гэшүү, чи ер нь мэдсэн юм удаагүй шүү. Би яаж мэдэх вэ? Чи надаас төрүүлээд мэдчихдэг шүү дээ. Хүерт. Манай бадам оччихсан сууж байх юм. Тэгдэг юм аа. Ингэхэд энэ хоёр хүүхэд маань ер нь юу л гихч болж байна да мэдхгүй. Харин л да. Юу болж байгаа юм бол да. Би ч нэг 3 цэрэгтэй л болж байгаа юм бахаа да. Чойлгоо. Бичи Юу ах вэ? жижигэн билет. Хэд захах юм? Маргааш ороо 7 цагт. Яасан сайн бэ? Шгүй дээ. За, хоёудаа хөшөө нэг очиж үзье. Аюу. Одоо Хөшөө. Хоёр хүүхдэн битгий араатаарай. Эртгий ирээрээ. эртний ирээрээ хүүхдүүдээ.
Сайн байна уу та? Сайн Сайн байна. Энэ хоёрын чинь хэдэн айл сууж байна? Та оролт оёшээ. Зүгээр. За та нэг л аль байх шиг дээ. Амбул хитүүлээ. Дөрүлээ. Жижигхэн хүүхэдтэй юу? Байхгүй. Хэнийг хүлээн чинь? Сонмих л та. Үгүй. Төмрийг ч гэсэн бас болох юм л та. Тэгээд аль нь юм бэ? Аль нь ч яах вэ? Иш, авгай минь. Нэг айл юм уу? Хоёр айл байгаа юм уу? Би ердөө ойлгохгүй байна. Үгүй. Энэ өрөөнд нь хоёр хүн. Тэр өрөөнд нь хоёр хүн сууж байгаа шүү дээ. Хэдэн хүн суух нь хамаагүй. Энд чинь хэдэн өрх айл байна вэ гэж би танаас асууж байна шүү дээ. Тэгвэл нэг л айл л та. Уг нь хоёр айл байсан юм биш үү? Уг нь 20 айл байсан чи яа гэм бэ? Одоо нэг л айл байгаа үз? Тэгээд хэнийг гэдэг айл гинэ? Би одоо Сонмоо хүн бүртгэж ирээд байна. Хэнийг гэх юм бэ? Чи өөрөө мэдэхгүй юу? Яасан зовлонтой юм дээ. Төмрих. За тэгэхээр маргаашийн бүтэн сайн өдөр нийтийн цэвэрлэгээ свободногтай. Энэ үнд гарцгаана үз. Би энийг хэлэх гэсэн юм. Баяртай. Нийтээрээ хөдөлж байхад гэр-гэртээ сууцгаагаа л байдаг. Яасан ч ухамсаргүй ус байдгийг.